Компьютерийн эзэнт гүрэн гэгддэг Apple корпорацийг үүсгэн байгуулагч Стив Джобсын Стэнфордын их сургууль тавьсан илтгэлийг Бизнес радио 98.9-ийн G20 нэвтрүүлэг бүрэн ихээр нь Монгол орчуулгатайгаар танд хүргэж байна. G20 нэвтрүүлгийг GP Батрэ танд хүргэж байна. Баярлалаа. Би өнөөдөр дэлхийн хамгийн сайн их сургуулиудын нэгний төгсөлтийн баяр дээр үг хэлэх эрхэм үүргийг хүлээсэндээ баяртай байна. Би үннээ хэлье. Би коллеж төгсөж байгаагүй. Өнөөдөр энэ зогсож байгаа маань тэр баярт мөчид хамгийн ойр байж чадах боломж маань гэж би бодож байна. Өнөөдөр би та бүхэнд өөрийн амьдралын 3 түүхийг ярьж өгөхийг хүсэж байна. Ингээд л болоо. Удаан залхаамар зүйл биш ээ. Зүгээр л 3 түүх. Эхний түүх бол цэгүүдийг холбосон тухай юм. Би Reed College-д ороод эхний 6 сарын дараагаас завсарцсан. Харин дараа нь иргэн орж 18 сар сурсны дараагаас би сургуулаа нэг мөр орхихоор шийдсэн юм. Тэгэхээр би яагаад сургуулаа орхисон бэ? Энэ нь намайг төрхөөс ч өмнө эхэлсэн юм. Намайг төрүүлсэн их маань залуу, гэрлээгүй, төгсөгч оюутан байсан юм л да. Тэр анхнаасаа намайг өргүүлэхээр шийдсэн байсан. Тэр намайг коллеж төгсөгчдөд өргүүлэхээр шийдэж, намайг төрөнгүүд шууд өргөж авах гэр бүл болох хуульч болон түүний эхнэр бүх зүйлийг бэлдсэн байсан гэдэг. Намайг төрөх үед бүгд л охин хүүхэд гэж бодож байсан гэдэг. Төрхийг минь хүлээж байсан эцэг их хоёр минь шүн дунд нэгэн дуудлага хүлээ авах нь тэр. Их гинтийн зүйл боллоо, хүү төрлөө. Та түүнийг өргөж авахыг хүсэж байна уу гэсэн байна. Гэвч тэд маш их баярлан мэдээж шүү дээ гэж хариулсан гэдэг. Намайг төрүүлсэн их маань сүүлд нэг зүйлийг олж мэдсэн байдаг. Намайг өргөж авсан ээж яг үнэндээ коллеж төгсөөгүй. Тэр ч байтугай эцэг маань ахлах сургуулаа төгсөж чадаагүй нэгэн байсан нэг. Тиймээс тэрээр хүүхдээ өргүүлэх эцсийн баримт бичигт гарын үсэг зурхаас татгалзаж байсан юм. Түүнээс хэдэн сарын дараа эцэг их минь намайг коллежид явуулнаа гэж амласнаар гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ бол миний амьдралын эхлэл байсан. Түүнээс 17 жилийн дараа би коллежид орсон. Би бараг л Стэнфорд шиг үнэтэй коллежид сурч байлаа. Манайх шиг энгийн ажилчин гэр бүлийн хувьд бүхий л хадгаламж нь миний сургалтын төлбөрт зарцуулагдаж байсан гэж хэлж болно. Коллежид ороод 6 сар өнгөрсөн ч би сурч байгаагийнхаа үн цэнийг олж харж чадахгүй байлаа. Би амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа үнэхээр мэдэхгүй байсан юм. Мөн коллеж түүнийг минь надад ойлгож өгнө гэдэгт ч итгэхгүй байсан юм. Нэг л зүйлийг мэдэж байсан нь миний эцэг эхийн бүх насаараа цуглуулсан хадгаламжийн хэдэн төгрөг нь тэмээ өргөдөж байгааг мэдэж байсан. Тиймээс би сургуулаасаа чөлөө авахар шийдэж бүх зүйл сайхан болно гэдэгт зүгээр л итгэхээс өөр аргагүй байдалд орлоо. Энэ нь тухайн үед маш аимшигтай байсан ч эргээд харахад энэ нь миний гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан юм. Би сургуулаасаа чөлөө авсан даруйда хэзээ ч сонирхлыг минь татаж байгаагүй хичээлүүдэд сууж байсан цаг минь одоо чөлөө цаг болсныг ойлгосон. Иймээс би энэ цагуудаар зөвхөн сонирхолтой гэж үзсэн хэдэн хичээлийг сонгож сууж эхэллээ. Энэ нь эхэндээ бас сайхан байгаагүй л дээ. Одоо би энийг жишээ хэлье л дээ. Reed College тэр үед